Ээлж. Ёо дэвччлээ. Игээс гад борш. Өөцдгөө. Иргэн байлж шүү. Харуулын нэг цэгнийг харуулын хорилон устс. Бүгцэрэг арсуудны өргөө. 9 бомба, 3 бүсдэр. Нар сордол 2 арсан, дац 962, баруун урд зүүн урд хашаа эдгээр зүйлс болно. Иргэн дөрөв. Байлж шүү. Харуулын нэг цэгийг хүлээж өгдөө. Иргэн дөрөв. Байлж шүү. Харуулын нэг цэгийг үлээ. Рик. Харуулж зэгэл гад борш. За бүх цэргийн хар сүлд нь бол Монгол улсын нийт зэвсэгчний бие бүрэлдэхүүний оройн дээд сүсгэлэн одоо залбирах ийм одоо сүлд байгаамаа. За их хар сүлд нь бол одоо үндсэндээ 4 өрөнд орон уманд дорно гэсэн ийм 4 иш сүлднээс бүрднэ. 18 аймгийн 200 гаруй одоо сумдаас хурдан удмын хүрэн азарганы одоо дил сүлээр одоо бүтээсэн ийм одоо сүлд байгаамаа. За ер нь бол түүхийн хувьд бол эртээр байс Чингис хаан маань бол лаян данд явахдаа бол өөрийнхөө одоо магнаанд нь бол бүх цэргийн их хар сүлдээ залж аливаа одоо өссөн дайсан аливаа одоо гай барстаас бол өөрийгөө болон цэргээ одоо хамгаалах ийм зорилгоор бол энэ сүлдээ бол авч өгдөг байсан. 2008 он 2009 онуудад бол энэ бүх цэргийн их хар сүлдний өргөөг бол бүтээсэн. Яг бүх цэргийн хар сүлдийг өргөөнд нь зарсан одоо энэ түүхийн зураг бол энд байна. 2008 оноос эхлээд бол Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн тахилгад одоо уулыг одоо тагшидх үед бол энэ одоо дөрвөн иш сүлд бол төлөөл болж явж тэнд одоо өргөнөөсөө гарч үүрэг гүйцэтгсэн юм байгаа. Төв аймгийн Эрдэнэ сумын агуу туул гэдэг газар бол одоо энэ бүх цэргийн хар сүлдийг албан ёсоор дахих ийм хүндэтгэлийн одоо арга хэмжээг бол энэ зохион байгуулснаар бол 2 жил тутамд бол одоо бүх цэргийн хар сүлдийг бол цэнгэлж байгаа. Ер нь их хар сүлдчний одоо зарлиг захирамжаар бол энэ бүх цэргийн хар сүлдэнд орох мөн одоо их хар сүлдийг одоо цагаалах тайлга болон бус одоо цэнгүүлэх арга хэмжээнд авч явахд бол энэ журам зааснаа дагуу бол их хар сүлдчийн одоо зөвшөөрлөөр бол одоо ингэж гаргадаг ийм одоо төвхтэй.